За сайн байцгаана уу? Фэй Тарат байна. За би өнөөдрийн мэргээрээ таны ирээдүйн өөрөөсөө нэлээж буй илгээж буй те дамжуулж буй мессеж өгье гэсэн сэдвтэ ийм мэрэг хийе гэж бодлоо. Таны ирээдүйгээс юу гэж танд дамжуулахыг хүсэж байна вэ те? Тийм сэдвтэ мэрэг хийе гэж бодлоо. За тэгээд та нар маань 3 карт харагдаж байгаа. Тэгээд хамгийн их татагдж байгаа тэр картаа сонгоод тэгээд мэргийг хүлээн авч үзээрэй. За картаа сонгоод хийж болно эсвэл юугаа буюу энэ чулуунуудаар бас ингэ сонголт хийж болох байгаа. За эхний группийн карт маань Passion and Pleasure гэсэн ийм карт байна. За чулуун болохоор ийм холбор шарчлал байна. За та нар маань үсэн харж байгаад тэгээд хамгийн их таалагдж байгаа тэр нэг аль болох нэг групп л сонгол бас зүгээр. За тэгээд хоёр дахь группийн маань карт болохоор ийм тогстой, ийм солонготой, ийм нэг хүн айлд гарах тааж юм шиг тийм ийм карт байна. За тэгээд чулуун болохоор ийм ногоон чулуун. Ногоонгийн ийм чулуун. За тэгээд 3 дахь группийн карт нь болохоор Impasse гэсэн ийм карт байна. За энд нэг хэрэм зогсон. Тэгээд энэ ард нь ийм хан байгаад байгаа. Тэгээд энэ хэрэм энэ уртгаа ингэж харж байгаа. Ийм байдалтай юм зэрэг байна. За тэгээд та нарын маань 3 дахь группийн маань сонголтын чулуу болохоор ийм чулуу байна. За тэгээд хэвлээ уншлагтаа орцгоё. 4 группийнхан маань уншлагтаа орцгоё. Одоо хэвлээ. Та нар маань энэ картыг Passion and Pleasure гэсэн энэ картыг эсвэл энэ бол башаар чулууг сонгосон хүмүүсээ. За хэвлээ картууд харъя. За таны ирээдүйн та өөртөө ямар үг дамжуулах хүсэж байна вэ? Маань ирээдүйн ямар үг хүсэж байна. Тэний тоонч л гэж. Ингээд за нэгдүгээр группийн маань ирээдүйн хэлбэр нь картнууд маань бэлэн боллоо. 3 картууд гарч ирсэн байна. За бүгдээрээ нэгдүгээр группийнхныхаа уншлагыг хэлье. За та нарын маань сонголтын карт болохоор Passion and Pleasure гэсэн карт гарч ирсэн. За тэгэхээр Savor Your Life гэдэг заахгүй. Тэр энийг ингээд харангуй өөрийнхөө хүсэл тэмүүлэл юу таны ингээд дотоод сэтгэлийн галыг асааж байна. Тэгээд тэр зүйлээ ингээд дагаарай гэж амлуу гэж ингээд харагдаж байна. Тэгээд одоогийн нөхцөл байдалтай айгуу тийм serious те ийм нухацтай ийм амар юу гэдэг том хүн шиг ч юм уу тэгж байх гад бас нэг ингээд хэрэггүй. Тэгээд амьдралыг гоё ингэж юугаарай гоё ингээд амтлаарай. Тэгээд гоё өөрийнхөө ингээд гоё өөрийн чинь гоё бодлогодог тийм зүйлсүүдийг ингээд хийгээрээ амьдрал ингээд богинохон шууд гэж юм шиг энийг мэдээд ингээд жоохон цаг хугацаа маш ингээд хурдан өнгөрчдөг болохоор гоё ингээд урсамж бүтээгээрэй гэж хэлж байгаа юм шиг бас надад санагдлаа. За тэгээд дээрэс нь гол мессежүүд бас энэ дэр
she дээрээ гэсэн юм карт гарч ирсэн. Decide гэсэн. За тэгээд энэ it's time to clearly make a decision about what you want гэдэг чинь. За тэгэхээр ирээдүйн таны одоо тийм ирээдүйд та маань болохоор ингээд одоо ингээд өөрийнхөө хүсэл мөрөөдлийг дагсан бол тий би арай эрт дагсан бол одоо болох байсан тий тэр үед зүгээр л хийх хүссэн юм хийждэг хийхгүй явдаа ч юм уу тий бусдын юу гэж бодох бол ч юм уу тэр зүйлийг ингээд бодож явж байхаа хооронд зүгээр л ингээд шийдэл хийчихгүй явдаа гэж жоохон ингээд шийдвэрээ ингээд одоо гаргасан ч болоосай гэж тий арай эрт ингээд гаргасан ч болоосай гэсэн жоохон тийм эргэлзээ одоо нэг юу байгаа юм шиг байна. Жоохон харамсалч гэдэг юм тий. Тийм болохоор одоо ингээ хүсэж байгаа зүйлтэй хийх хүсэж байгаа зүйл ах юм бол тэрийг ингээ хийгээрэй гэж ирээдүйн өөрөөс чи ингээ дамжуулж байна. За тэгээд дээрэс нь 13 буюу Divine Feminine гэсэн карт гарч ирсэн. Step into your power гэдэг. За тэгэхээр энд эмэгтэй эрэгтэй хамаагүй хүн одоо ямар ч хүнд юм эрэгтэйлэг бол эмэгтэйлэг шин чанар байдаг. Тэнгүүд энэ группийг үзэж байгаа эмэгтэйчүүд маань болохоор өөрийнхөө тэр одоо эмэгтэйлэг шин чанарыг те айгуугаа ингээд тордоорой, өөрийгөө хайрлаарай. Тэгээ өөрийнхөө энэ эмэгтэйлэг шин чанарыг одоо ингээд ашиглаарай. Энийгээ өөрийнхөө хүч болгоорой гэж хэлж байна. За тэгэнгүүт эрэгтэйчүүд байх юм бол одоо жоох ингээд хаазнаад те бас ингээд хорвоо ертөнц дээр дандаа ингээд хичээгээл зүтгээд яваад байх биш те жоох ингээд амс хийх, өөрийгөө хайрлах тэр цаг хугацааг бас ингээд өөртөө өөрийгөө жоохон амраагаарай. Ирээдүйн би жоохон ингээ ядарч шүү гэдгсэн мэн тий. Ирээдүйн та болохоор жоохон одоо энэ одоо тэнцвэрнэ тий. Эрэгтэйлийн мэдээллийн энергийнхэн тэнцвэр жоохон ингээ алдагдсан байгаа ч юм уу тий. Баян ингээл ямар нэгэн зүйлийн араас хөцөлцөөр байгаа жоохон ядарч тойлсон байгаа. Ийм байдал бас ингээд харагдаж байна. За тэгээд дээрэс нь cleanse гэсэн карт гарч ирсэн. За тэгэхээр энэ юу гэж байгаа вэ гэхээр ирээдүйн одоо танаас болохоор юм хэрэгтэй хэрэггүй зүйлсүүдийг ингээд цэцлэрээ явуулгаарай. Жохон ингэ цэвэрлэгээ хийгээрэй. Одоо энэ юу ч байж болно тий. 90 тойрны хүмүүс байж болно. Эсвэл ингэ чи өөртөө бас юм цэвэрлэгээ хийх ч юм уу тий. Өөрийнхөө муу туршлууд тасаа салах ч юм уу. Эсвэл одоо ийм өөрийнхөө хэрэггүй ихтгэл үнэмшлүүдээс салах ч юм уу. Ерөөсөө л ингэ өөртөө ингэ цэвэрлэгээ хийгээрэй. Тэг гоё ингэ усны ойролцоо байдаг ч юм уу тий. Тэгээд энэ аюу тийм зөүлийн нэрэг тэгээ зөөлөн талаа ингээ харуулсан тиймэрхүү зүйлсүүдийг ингээ хийгээрэй гэд бас нэг тиймэрхүү мессежүүдийг аягүй хөгж байна. Тийм өөрийгөө жоохон ингээ амраагаарай гэдэг томчтой гоё ингээ тайвшраад тэгээ гоё юм зөөлөн зан чанараа бити алдаарай гэдэг юм лу. Тийм бас мессеж байна. За тэгээ хэдүүлээ тарт картныхоо эсрэг рүү орцгоё. За тэгэнгүүт 3 тоотой 2 өдөр гарч ирсэн байна. Эхний өдрүүд Three of Coins, Three of Wands зэрэг гарч ирсэн. Тэгэхээр энэ үл ерөөсөө нэг одоогийн ирээдүйн өөрөөс чинтэй хэлж байгаа зүйл гэх юм бол одоо чамд ингээд бусдаа ингэж хамтарч ажиллах аюул чухал байна. Ерөөсөө ингээд ганцаараа юм хийх гээд яваад дэлгүү те. Чамтай ижилхэн одоо мөрөөдөлтэй, ижилхэн үзэл сонирхолтой одоо те үнэт зүйлтэй хүмүүс юу байна. Тэр хүмүүстэй хамт ингээд бага бүрдүүлээд энэ багийн адилхан ингээд одоогийн ингээд юунд ч ингээд чухал байх шүү. Ирээдүйд би иймэрхүү скиллтэй, иймэрхүү чадруудыг эзэмшсэн, бага бүрдүүлсэн байдлаа ингээ амар байхаар байсан байх шүү. Тэгээ энэ дээрээ би жоохон алдсан шүү гэдэг чинь тийм учраас багаараа хамтарч юм хийх ч юм уу тиймэрхүү зүйл дээрээ илүү анхаараарай гэдгсэн байна. Тэгээ дээрээс нь 8 Wands гарч ирсэн. Тэгэхээр ерөөсөө энэ бол өөрийнхөө одоо хүсэл сонирхолтой, passion тэр зүйлийг ингээд дагж байгаа энэ байдал байдаг. Хүн яг тийм одоо өөрийнхөө ингээд хүсэж байгаа зүйлийг ингээд хийж байхдаа ингээд ерөөсөө маш хурдуурдан тий ямар ч ингээд сад бэрхшээл байсан тэрийг хурдуурд ингээд таван туулаад явж байдаг. Тийм учраас яг одоогийн энэ одоо хүсэл төрж байгаа энэ цаг үе дээр хурдхан шийдвэрээ гаргаад тэг ингээд ажлуудаа ингээд араас нь ингээд урагшлуулад ингээд яваарэ гэдэг чинь. За тэгээ дээрээс нь Hierophant карт гарч ирсэн. За тэгэхээр Hierophant карт бол ерөөсөө энэ ямар нэгэн зүйл одоо шийдвэр гаргасан бол тэрэн дээрээ ингээд маш юм бат зогсож байгаа. Тэгээ тэрэндээ ингээд маш тууштай байгаа. Ийм байдлыг бол ингээд илэрхийлж байдаг. За тэгэхэнгүүд одоо чи ингээд ямар нэгэн одоо юу гэдэг чинь юмд ингээд жоох юм тууштай биш ингээд хандж байгаа ч юм уу тийм байгаа бол юмд ингээд тууштай байгаарэ гэж бас ингээд загч байгаа юм болов. Тийм. Ерөөсөө ингээд л одоо яах гээд байгаа нь мэдчихгүй ч юм уу ингээд ямар нэгэн зүйл ингээд одоо сур нэг тийм хоёрын оронд байдаг шээ ингээд нэг ажилд орчоод тэрийг ингээл нэг хагас дуу хийгээд ч юм уу
тэгээд яваад байлгүй яг ингээд өөрийг ингээд бүрэн зориулаарэ. Тэгээд бас ингээд сурах гэсэн утгатай байдаг байхгүй бас маш их сурж байгаа. Тэгээд дээрээс нь пэйж уусаар судалмаа ч гэсэндээ ийм сурагчийг ингээд тэгжээдэг. Тийм учраас одоогийн цаг хугацаанд аюу сайн ингээд сурах цаг үе ч юм уу тийм нэг залуу хүмүүс үзэж байгаа юм бол сурах цаг хугацаанд ингээд аюу сайн ингээд суралцаад аваарэ. Маш ингээд хичээнгүүгээр ингээд суралцаарай. Багшигаа ингээд хүндлээд тийм Эрдэнэ номын мөр хөөгөөд тэгээд одоо энэ цаг хугацаанд ингээд юу л ингээд чиний сонирхлыг татж जैन тийм сониуч байгаарэ. Гоё суралцаарай гэсэн мессежийг аюу их өгж байна бас. За тэгээд дээрэс нь High Priestess болон Seven of Wands тэгээд Ace of Cups зэрэг бол гарч ирсэн байна. Тэгэхээр ерөөдөө би жоохон ингээд юу яасан одоо хүмүүс ингээд надад ингээд санал тавихад ч юм уу те би ингээд өмнө нь ерөөсөө юу ядаггүйсэн одоо юу гэдэг чинь өөрийгөө ингээд ойртуулдаг байсан ч юм уу те одоо ингээд бити гэтгсэн байхгүй ингээд өөртөө ингээд хаалт тавьсан. Ингээд өөртөө ингээд хаалт тавиад тэгээд ер нь жоохон ингээд ганцаараа байгаад байдаг байсан маань жоохон юу байсан бэлээ, буруу байсан бэлээ тий. Тэг аль болох би ингээ хүмүүстэй хамтарч ингээд ажиллах байсан бэлээ. Тэгэл би нэг цөөхөн хідэн хүнтэй тэгээд тэд нартэйгээ ингээл уулзаал ер нь жоохон тийм бүрэг ичимхийдүү ийм хүн байсан тий. Тийм биш ингээд айгүй олон найзтай ч юм уу тийм гоё хүрээлэлээ тэлсэн бол ингээд гэж би ингээ ирээдүйд бодсон шүү. Тийм учраас бити ингээ санаа зовоорой тий. Гоё ингээд хүрээлэлээ тэлээрээ олон хүнтэй ингээ харьцаарай. Өөрийгөө ингээ сориорой гэж бас ингээд дамжуулж байна. За тэгээд дээрээс нь Ace of Cups гарч ирсэн. Тэгэхээр ерөөсөө ингээд зүрх сэтгэлээ гоё ингээд нээлттэй байлгаарай. Одоо ингээд ирээдүйн танаас болохоор ингээд өнгөрсөн ч жоохон ингээд юмд ингээд хаширлаад исэн ч юм уу тий. Яг ингээд өөрийнхөө сэтгэл зүрхийг ингээд дагч чадахгүй байсан ч юм уу тэр зүйлд ингээд жоохон харамсаад байгаа юм шиг байна. Тэнгүүд тань юу зөвлөж байгаа гэх юм бол гоё ингээд сэтгэл зүрхээ ингээд нээлттэй байлгаарай тий. Юмд ингээ аюугаа юм чин сэтгэлээс андараа гэж хэлж байна. Эндээ бас гэдсэн шүү дээ. Ерөөсөө ингээ юмд ингээд хоёрын хооронд биш те. Одоо харилцаач байна уу, найз нөхөд байна уу, сургууль соёлч байна. Тэг хийж байгаа юу ч байна. Тантай холбоотой юу ч юм. Тэндээ аюугаа ингээ өөрийнхөө зүрх сэтгэлийг ингээ шингээж өгөөрэй. Тэгэх юм бол ингээ айгуу юм одоо сагнал нь ирдэм байлаа шүү гэж хэлж байгаа юм болов уу гэж бодлоо. За тэгээд ерөнхийдөө та нарын маань одоо ирээдүйн та өөртөө ингээ юу ч хэлж байна вэ гэх юм бол ерөөсөө бусдтай ингээ гоё харилцаа холбоо тогтоогоорой. Тэгээд гоё суралцаарай. Юмд нээлттэй хандаарай. Чин сэтгэлээсээ байгаарай. Тэгээд өөрийнхөө өсөл сонирхлыг те passion юунд чамайг ингээд айгуу гоё юу яаж юм те зоригжуулж ийн юунд чи дуртай ин тэрийгээ ингээд тэрэндээ ингээд гоё итгэл төгс байгаад тэрнийхээ ингээ хараас яваарай шийдэрээ. Тийм тэгээд энэ зүйлдээ бас ингээд тууштай байгаарай. Тэгээд дээрэс нь хүмүүс бол те networking бусдад харилцах найз нөхөд гэдэг бол айгүй чухал зүйл байлаа шүү. Нэг ганцаараа ч юм уу те нэг хэдхэн үнэтэй цаг өнгөрөөд авахгүй гоё хүрээлэлээ тэлээрээ гэж хэлж байна. За энэ ерөнхийдөө уншлагын туслаа хэлтүүлээ. Астро шогаа яа тэгээд ерөнхийдөө уншлагаа дуусгая. Та нэгдүгээр групп маань ирээдүйн хүн юу ч хэлэх хүсэж байна вэ? За Taurus хүрээ орд гарч ирсэн байна. Тэгээд дээрэс нь 9-р гэр. За тэгээд дээрээс нь Neptune гарч ирсэн байна. За тэгэхээр хүрээ ард маань нөгөө нэг аюу тийм гоё юм эмгтээлэг гараг байдаг. Эмгтээлэг Venus гарагаар өдөртүүлж байдаг. Тэгэхээр ерөөсөө ингэ өөрийнхөө гоё юм эмгтээлэг байдал гоо сайханд аюу анхаараарай гэж байгаа юм шиг байна. Одоо юм арьс арчилгаа хийдэг ч юм уу те. Би жоохон арьсандаа ч юм уу те тиймэрхүү зүйлд ингээ анхаараагүй ингээд жоохон буруулсан гэж жоохон гимсэж магадгүй. Тийм эрэгтэй хүмүүсийн хувьд байх юм бол ингээд бас тийм эрэгтэй хүмүүс ч гэсэндээ өөрийнхөө госойг ингээд анхаарах хэрэгтэй байдаг шээ тийм бас тийм дээрэс нь өөрийгөө хайрлах тэр зүйлсүүдийг л ингээд хүрээ ард манд илэрхийлдэг. За тэгээд дээрэс нь 9-р гэр гарч ирсэн. Тэгэхээр энэ бүлгийн маань хүмүүст одоо суралцж байгаа хүмүүс аягүй их байгаа юм шиг байна. 9-р гэр бүл ерөөсөө юм higher education тийм суралцах боловсролын байдлыг бас ингээд илэрхийлдэг. Тийм учраас аягүй гоо ингээд юмд ингээд суралцаарай. Өөрийнхөө харах өнцгийг тэлээрэй. Юм сурч мэдээрэй. Аягүй гоо тийм adventurous буюу тийм ад левлийг илэрхийлсэн юм байгаарай гэдэг чинь. За тэгээд дээрэс нь Neptune гарч ирсэн. Тэгэхээр ерөөсөө л энэ цаг үеийг аягүй гоо ингээд мөрөөдөж тийм өөрийнхөө одоо хүсэл мөрөөдлийг даахад ингээд зарцуулаарай. Тийм иймэрхүү одоо цаг хугацаа хүнд айгуу тийм цөөхөн байдаг. Тэгээ боломжгүй ч гэсэн хамаагүй ингээд мөрөөдөл хийж үзээрэй. Хийж үзэх хүссэн зүйл байвал тэгээ юу ч тийм тэрийг бүгднийг хийгээрэй. Тэгэх юм бол ингээд гоё ирээдүйд харамсахгүй гоё байх шүү гэж бол ирээдүйн өөрөөс чинь дамжуулж байна. За дахиад дүүг хамаач.
Жинлүүрийн орд. Тэгэхэд нэг зүг групп дээр юм шиг байна. Хилэнцэн орд Жинлүүр хөр хилэнцэн ордынхан маань группыг сонгосон байна. За тэгээд хэвлээ дараагийн бүрчлэгээрээ болцгаая. Баярлалаа. Баяртай. Яа 2 дугаар группийнхан маань уршлагтай тавтамрал та нар маань Fellow Travelers гэсэн ийм тоостой картыг сонгосон. Эсвэл энэ ногоон чулууг сонгосон бол энэ та нарын групп ээ. За та нарынхаа уншлагт орно. Картуудыг гаргаж ирнэ. За 2 дугаар группийнхан юм. Ирээдүйн нүүж тавьж байна. группийн маань надад хэлбэр нь юу гэж дамжуулж байна вэ? Three of Cups. За энэ жоохон дэвшлүүлэх хэрэгтэй байна уу? Тийм байна. Good. Three of Cups. Hanged Man. Ten of Cups. Wheel of Fortune. Four of Swords. Ace of Coins. Ten of Wands. Яаж харагдаж байна вэ? За 2 дугаар группийнхнийхаа уншлагт орцгоё. За та нар маань болохоор энэ Fellow Travelers гэсэн картыг сонгосон. За энэ сонгосон картных нь болохоор Support is all around you гэсэн байна. За тэгэхээр за өөрийнхөө мэдгүй надад энэ тоос гарч ирсэн учраас та энэ тоос шиг юм гоё үзэсгэлэнтэй юм болов. Тэгээд ийм учраас ингээд одоо энэ хүн ингээд аялал гарах гэдэг ингээд байж байгаа хгүй. Ингээд урд нь ингээд айгүй их ингээд зам тэгээд дээрээс нь энэ хүн явах тэгээд ингээд гоё солон татсан. Тэгэхээр таны энэ гарах гэж байгаа аялал одоо ингээд явах гэж байгаа тийм амьдралын зам чинь айгүй гоё юм сонирхолтой байгаа тийм юм гоё солонгоор дүүрэн гоё юм өнгийн гоё маш юм баялаг юм байх болно. Тэгээд дээрээс нь бус хүмүүс ч гэсэндээ өөрөг чинь ингээд айгүй гоё ингээд биширж байгаа тийм байгаа. Тэгээд тийм учраас одоогийн гарах энэ одоо аялалдаа ингээд итгэлтэй байгаараа ирээдүйд чи ингээд ийм гоё байгаа шүү. Би ийм гоё газар байгаа шүү гэдэг юм шиг ийм юу байгаа юм шиг байна. Чамайг одоо ингээд одоогийн нөхцөл байдал ямар ч байсан хамаагүй ирээдүйд би ийм гоё ингээд газар ингээд үтсэн шүү. Чи тэг ингээд гоё ингээд яваад гараа. Хүмүүс ингээд маш гоё ингээд туслах тийм намайг ингээд дэмжих хүмүүс аягүй их гарч ирсэн. Тэг би ийм гоё солонго шиг байнга ингээд гоё юм солонготой ийм амьдралыг тийм юм гоё өнгөнгийн ийм гоё амьдралыг ингээд тулсан. Тийм учраас бити ингээд агараа гэж юм болов. За тэгж байгаа юм болов гэж бодлоо. За тэгээ дээрэс нь Service, Love and Mother Yourself vlog гэсэн юм үзэр гарч ирсэн. За тэгэхээр хамгийн түрүүнд ингээ өөрийгөө айгүй хайрлаарэ. Одоо бусад бүх хүмүүс чамайг ингээд хайрлахгүй байж болно тий. Чи ингээд өөрийгөө хайрлаж байгаа цагт ингээд хайр чамд ингээд байнга байж байх болно шүү. Ингээд хайрыг бусдаас бити хайгаарай. Өөрийгөө эхлээд хайрлахаас ингээд эхлээрэй. Тэгэх юм бол чи өөртөө хайрыг татнаа гэж хэлж байгаа юм шиг санагдаж байна. Тэгээд өөрийгөө ийм жоохон хүүхэд гэж бодоод яг ингээд ээжхий өөрийгөө ингээд гоё хайрлаарай гэдэг чинь. Тэгээд та нар манай аюу тийм үзэсгэлэнтэй тэгээд дээрэс нь ийм хайр татруулсан ийм хүмүүс юм шиг байна. Аюу гоё өнөрөд гарч ирж байна. Тэгээд дээрэс нь энэ
юуны маань картны маань үг нь болохоор the answer that you are seeking is love гэдэг байхгүй. Тийм учраас ирээдүйн та өөртөө хэлхийг хүсэж байгаа үг бол ерөөсөө л хайр байна. Зүгээр л чи өөрийгөө хайрлаа. Өөрийгөө ингээд хайрлацгаа. Тэгэх юм бол бүх зүйл ингээд болно гэдэг чинь. Бусдаас битээ хайрыг хайгаарай. Тийм. Бус хүмүүс өгч чадахгүй байж болно. Гэхдээ чи өөрийгөө хайрлаж чадна. Тийм учраас чи л өөрийгөө хайрлаад өөртөө хариу өгч хахад бүх зүйл болно гэж байгаа. Ийм мессеж өгч байгаа юм болов уу гэж бодож байна. За тэгээд дээрэс нь desk карт гарч ирсэн. За тэгэхээр чиний одоогийн нөхцөл байдал ингээд шал ингээд юу яана өөрчлөгднө үү ирээдүйд бүр ингээд шал эсрэгээрээ чи бүр шал өөр амьдралаар ингээд амьдрах болно. Тэгээ одоо ингээд дуусж байгаа чамаас явж байгаа чамайг орхиж байгаа дуусж байгаа одоо юу л энэ тэр болгонд ингээд баяртай гэж хэлээрээ чамайг ийм гоё юм солонгос шиг ийм амьдрал хүлээж байгаа. Ийм одоо өгч байгаа ч юм уу тийм ингээд дуусж байгаа ийм гоё ийм хар бараан байгаад байгаа тэр зүйлсүүдэд ингээд аз жаргалтайгаар баяртай гэж хэлээрээ гэж би бол ойлголоо. Тийм хайр бол дандаа ийм гоё гэгээлэг байдаг ийм хар бол байдаггүй. Ийм хар энергитэй иймэрхүү юмнуудад л шууд ингээд баяртай гэж хэлээрээ. Чиний амьдрал бол ийм гоё юм солонгоор дүүрэн байх хэвээр хайр дүүрэн байх хэвээр амьдрал шүү гэдэг зам болоо гэж бодож байна. За тэгээд тэгээд дээрэс нь одоо хэдүүлээ tarot картны хэсэг рүү орцгоё. За тэгсэн чинь Three of Cups, Hanged Man картууд гарч ирсэн байна. Тэгээд дээрэс нь Ten of Cups гарч ирсэн. За тэгэхээр ирээдүйн та болохоор маш юм одоо илбэг хангалуун, маш юм аз жаргалтай, бүр ингээ аз жаргалаар дүүрэн ийм байна. Одоо гэр бүл мүлээ олцсон ч юм уу эсвэл гэр бүлийнхандаа ингээ халамжлаа. Тэгээ нөгөө солонгоч магаад тийм. Тэгээ ерөөсөө ийм гоё юм баялаг, өнгөлөг ийм байна. Чиний ирээдүйн амьдрал чи ийм байгаа. Өмнөх группийнхан жаахан ингээ харамсаад байсан бол энэ группийнхан бүр ерөөсөө ингээ амар аз жаргалтай байгаад байна. Ирээдүйн өрчин. Тийм болохоор ерөөсөө битээ санаа зовоорой. Тийм тэгээд дээрэс нь ингээ Hanged Man карт гарч ирж байгаа хгүй. Ерөөсөө ингээ одоогийн нөхцөл байдал чинь бүр ингээ 360 градус баг ингээ ярих юм бэ 180 ч юм уу тий. Ингээд юу ч гэсэн одоогийн нөхцөл байдал бүр ингээ 10-аараа ярих нь одоо жаахан ингээ та нарт маань ингээ хэцүү байгаа ч юм уу тий. Тийм байдал надад бол харагдаж байна. Ингээд desk карт маш олон юм одоо өөрчлөлтүүд болоод байгаа иймэрхүү байдалтай. Тэнгүүд энэ бүх зүйлсүүд ингээд бүр ингээ 10-аараа өөрчлөгдөд чи ийм гоё юм аз жаргалтай амьдралаар амьдрнаа гэж хэлж байна. Тэгээд дээрэс нь Three of Cups гарч ирсэн. Тэгээд ирээдүйдээ чи бас ингээ яг ингээ өөрийнхөө ингээ soul tribe тий өөрийнхөө юм сүнсний гэр бүл ингээ олж байгаа гоё ингээ найз нөхдөд олж байгаа цагийг гоё ингээ зугаатай өнгөрүүлж байгаа шүү гэдэг чинь яг ингээ чамаа гэсэн тий чамд энэ одоо энэ хайрыг өгч чадах тийм хүрээллийг чи ингээ бий болгож чадсан гэж хэлж байна. За тэгээд дээрэс нь Wheel of Fortune, Four of Swords, Ace of Coins гарч ирсэн байна. Тэгэхээр чи ингээд амьдралд чи ингээд маш гоё юм аз тохиосон Wheel of Fortune тий юм хувь зайны хүрт ингээд буцаад ингээд чиний зүгт бидний зүгт ингээд ирсэн шүү тий. Жаахан ингээд хүлээгээрээ би ирээдүйд маш юм хацтай байх болно. Бид хоёрын ингээд хацтай үе ингээд ирээдүйд ирсэн гэдэг чинь. За тэгээд дээрэс нь одоо ингээд одоогийн нөхцөл байдал юм шиг байна л ингээ Four of Swords одоо ингээл жоохон ганцаараагүй нэгтэй тий. Нэг тийм гоё найз нөхд байхгүй ч юм уу тий. Тэгж санагдчихж магадгүй. Гэтэ энэ одоо юунууд бол ингээд өөрчлөгдөж байгаа шүү. Энэ үе бол ингээд дууссан гэдэг чинь. Тэгээд та нар маань бас энэ ирээдүйд юм шинэ ажилд орж байгаа ч юм уу тий. Юм шинэ борлогын гүйцэртэй болж байгаа юм байдал бас ингээд. За тэгээд дээрэс нь Ten of Wands, Eight of Wands үзрээд гарч ирсэн. За тэгэхээр одоо жоохон ингээ амьдрал чинь жоохон юм жоохон ачаал ихтэй ч юм уу тий. Одоо ингээд ажилчин жоохон юм маш их ажил ихтэй ч юм уу ийм ажил юм шиг байна. Тэнгүүд та нар маань ирээдүйд бол юм ажиллаж сольж байгаа ийм байдал харагдаж байна. Тэгээд энэ ажлаа сольсноор ингээд маш ингээ хурцтай тий. Энэ ажиллаа ингээ сураад тэгээд энэ ажилд аягүй тийм дуртай байгаад байгаа. Та нарын маань ирээдүйн хувилбар ерөөсөө ингээд ажлаа солих боломж олбол ингээд солиорой гэж зүйлж байгаа болов уу гэж бодлоо. За тэгээд дээрэс нь Hermit болон Four of Cups гарч ирсэн. За тэгэхээр эндээс юу зарж байна гэх юм бол та нар маань одоо ингээд жоохон ганцаараа байгаад байгаа юм шиг тийм энерги надад гарч ирлээ. Ганцаараа тэнгүүд ингээд ирээдүйд нэг ийм хүн гарч ирэх юм байна л да. Ингээд тань ингээд бэлэг барайл таны одоо ингээд тань ингээд сэтгэлдээ тийм хүн гарч ирэх юм байна. Тэнгүүд энэ хүнийг ингээд та
та ингээ өөрөө тоохгүй байх ингээд магадлалтай юм байна л да. Тийм учраас ингээд энэ нэг ингээ гоё тоогоорой гэж зомлоо гэж би бас ингээд харж байна. Ирээдүйд ингээ чамайг их юм сэтгэлтэй юм залуу ч юм уу тийм бүсгүй гарч ирнэ. Тэр хүний сэтгэлийг ингээ хүлээж аваарай. Тийм тэгээд одоогийн нөхцөл байдалтай ингээд ганцаараа ингээ өөрийгөө өөртөө байгаа тийм энэ үе өөрийнхөө ингээ гэрлийг олох тийм тэр зүйлс ингээд анхаарлаа хандуулаарай. Би ерөнхийдөө яах ёстой, ийх ёстой тий. Би одоо ингээ хаашаа явах юм ч гэдэм үү. Тийм энэ үе ингээд юм бяцлагаж ингээд өнгөрөөгөөрэй гэдэг юм болов. Тийм тэгээ дээрэс нь for resource гэхээр тийм жоох юм амралт тий. Одоо ингээд та нарын амьдрал аягүй тийм тайван ч юм уу тиймэрхүү байж магадгүй. Эсвэл ингээд одоо яг юм өөрийнхөө гэсэн хүмүүсийг олоогүй ч юм уу тий. Өөрийнхөө яг юм амьдралын ханиг олоогүй ч юм уу жоох юм ганцаараа байгаа юм байдал харагдаж байна. Тэгээд энэ үеуд бол ингээд ирээдүйд бол байхгүй болсон. Чи ингээд гоё те чамаа гэсэн юм хайр халамжаар дүүрэн юм хүмүүсийн дунд ингээд хүрээлүүлээд юм гоё юм хамт олонтой юм газар байгаа. Тийм учраас өөрт чинь ингээд санал тавьж байгаа тийм хүмүүсийг бас ингээд тоогоорой. Тэгээ одоо ч гэсэндээ тэр хүмүүс чинь ингээд тантай холбогдоод таны араас гээд ингээд явж иж магадгүй. Тийм бол тэр хүмүүс бас ингээд боломж ингээд олоорой. Тэгээ бити ингээд ганцаараа ингээд суугаад байгаарай ч тийм үү. Тийм бас юу яа төвчж магадгүй юм шиг ингээ ганцаараа намайг хийж тавгүй тэгээд яг үндэ ингээ хүмүүс ингээл танд гарч орё гээл ингээ санал тавил ингээ та өөрөө ингээ тоох байгаа ч юм уу тий. Хэрвээ одоо нэг хүн ингээ араас ингээ бүүд авал тэр хүнийг ингээ тоогоод тэгээд ингээ харьцаж үзэх юм уу тий. Тэгээд үзээрэй гэдэг зүйлж чинь тэгэх юм бол энэ хүмүүстэй ингээ гоё юм харилцаа холбогдох боломж байгаа шүү гэдэг юм болоо ирээдүйд энэ хүмүүстэйгээ гоё байгаа шүү гэдэг юм шүү. За тийм ерөнхийдөө онцлог маань туслаа. Ирээдүйд бол ерөөсөө ирээдүйн хүн чинь бол нэг тийм харамсаж манамсан ч юм уу тий. Нэг тийм янз бүрийн захиас гээд бах юм байхгүй байна дөө. Зүгээр л ингээд өөрийгөө хайрлаарай. Чи өөрийгөө хайрлахад бусад бүх зүйл ингээд тамд ирнэ. Бид хоёрын амьдрал ирээдүйн амьдрал бол маш гоё байсан гэдэг чинь ингээд яваад байгаарай. Тэгээд дуусч байгаа харилцаа, дуусч байгаа бүх зүйлийг ингээд явуулаарай. Чамд ингээд хэцүү тэгээд тэртэй санагдаад байгаа тэр бүх одоо ажил ч гэдэм үү тийм бүх зүйлс зүгээр ингээд авчихаа. Чамд гоё зүйл ингээд зөндөө олсноо гэдэг. За нэгдүгээр гэр гарч ирсэн. Дахиад Нептун гарч ирсэн баха. Өмнөх групп дээр бас Нептун гарч ирсэн. За тэгээд дээрэс нь хилэнцэн ард гарч ирсэн байна. За тэгэхээр өөрөө өөртөө анхаар гэдэг чинь love and mother yourself гэдэгсэн шүү дээ. Өөртөө ингээ анхаараа. Чи өөрөө өөрийгөө ингээ анхаарсан цагт бусад бүх хүмүүс чамаа ингээ олоод ирж юм аа. Тийм учраас өөрийгөө хайрлаарай, өөртөө анхаарал тавиарай, бусдыг гэхээ болоорой гэдэг чинь. Энийг бол энийг л айгуу сайн цагч чинь өөрийгөө нэгт тавь гэдэг чинь. Нэг гэдэг байхгүй нэгт тавь. За тэгээд дээрэс нь гоё юм хүсэж мөрөөдөр ирэх юм уу? Мөрөөдлийнхаа ингээд амьдралаар чи ингээ амьдарч чаднаа. Бити ингэж мөрөөдөхөө ингээ зогсоогоорой. Тий. Тэгээд ийм гоё романтик хайр хүсэж байгаа бол тэр чи ирнэ. Маш юм гоё мөрөөдлийн одоо тий ямар амьдралыг хүсдэг тэр амьдралдаа чи ингээ хүрч чадсан шүү гэдэг чинь. Тийм болохоор гоё мөрөөдөрэй гэдгсэн байна. За тэгээд дээрэс нь хилэнцэн ард гарч ирсэн. Энэ донд маань хилэнцэн ардынхан маань байж магадгүй. За мөн номёрд. Тэгээд мөн бэлгийн ард маань энэ группыг сонгосон юм шиг байна. За тэгээд ерөнхийдөө ингээ орчлон маань дуслаа. Хэвлээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа. Баяртай. За одоо хэвлээ 3 дугаар группийнхнийхаа орчлогт орно. 3 дугаар группийнхан маань энэ ягаан чулууг за эсвэл энэ импас гэсэн энэ хэрэмтэй картлыг сонгосон байгаа. За тийм картуудаа гаргаж ирнэ. За 3 дугаар группыг сонгосон хүмүүс маань ирээдүйн групп нь тэдэнд юу ч захиж байна вэ? Юу ч хүсэж байна вэ? Дугаар группыг сонгосон хүмүүс маань ирээдүйн хэлбэр тэдэнд юу ч хүсэж байна. Группыг сонгосон хүмүүс маань тэдэнд юу ч хүсэж байна.
зарцгаая. Queen of Wands, Two of Cups, World, Star. Wow. Page of Pentacles, Page of Wands, Strength, Page of Cups, Moon, Judgment. За. Ямархуу байна орцгоё. За 3 дугаар группийн маань уншлагатай тавьмаар л за та нар маань энэ impasse гэсэн энэ картыг сонгосон байгаа. За энэ картны маань гол үг нь reflect and redirect your energy гэдэг чинь. За тэгэнгүүт таны ирээдүйн хэлбэр ерөөс таныг одоо ингээд жоохон уртхаа ингээд жоохон ингээд хараарай. Ингээд харангууд энэ ингээд юм юу таахгүй юм. Хашаа ч юм уу тийм юм өндөр юмтай хан гэх юм уу хантай байхгүй юу. Ингээ яваад хам бол чи ингээ хантай тулгарна. Тийм учраас юу гараа өөр замыг сонгоорой тий. Юу амьдралаа дахиад нэг ингээд эргэцүүлээд ингээд харж үзээрэй гэдэг зам лу. Тийм тэгээд одоо замыг энергийг өөр зүг рүү ингээд шилжүүлээрэй гэж цагж байна. За тэгээд дээрэс нь last quarter what's holding you back. За тэгээд ингэж одоо reflect хийхдээ замаа өөрчлөгдөж чи ингээд юу чамд ингээд саад болоод байгаа юм бэ тий. Тэр зүйлсүүдээ ингээд тавьж явуулаарай. Тийм. Одоо ингээд тавьж явуулах цаг чинь болсон. Тийм. Одоо ингээд явж байгаа замаа ингээд өөрчлөх цаг чинь болсон. Өөрийн чинь ингээд араас чинь ингээд татаад байгаа чангаагаад байгаа зүйлсээ ингээд хорих цаг болсон шүү гэдэг чинь. За тэгээ дээрэс нь talk your feelings about talk a friend tell a friend how you feel гэдэг юм карт гарч ирсэн. Тэгэхээр одоо жоохон юм хэцүү байгаа бол ингээд найз нөхдөдөө ингээд гоё ярилцаарай. Гоё ингээд сэтгэлээ уудлаад ингээд онгоолгоорой. Бит ингээд ганцаараа шаналаад яваад байгаарай гэдгсэн юм бас. За тэгээ дээрэс нь illumination гэсэн карт гарч ирсэн. Тэгэхээр ирээдүйд чи ингээд маш гоё юм од ингээд маш юм гоё тод гэрэлтэж байгаа. Тийм учраас бити санаа зовоорой гэж амлаа гэж бас бодлоо. Ингээд маш гоё юм гэрэлтэж байгаа. Тийм маш юм гоё тод гэрэлтэж байгаа шүү гэдэг чинь. Тийм чи гоё юм гоё гэрлээ олно юм гоё тод гэрэлтнэ гэдэг чинь. За тэгээд хэдүүлэнгийнх нь tarot card Queen of Wands, Two of Cups гарч ирсэн. За тэгэхээр Queen of Wands үзэр маш юм алдартай, ийм одоо маш юм үзэсгэлэнтэй, ийм өөртөө итгэлтэй ийм одоо хүн байдаг. Тэнгүү та нар маань ирээдүйд бол ийм хүн болж байна. Өөртөө итгэлтэй. Тэгээд энэ нөгөө нэг гэрэлтэж байгаа, гэлханж байгаа гэдээсээ шүү дээ. Ерөөсөө тэгж ингээд ийм юм уу те ийм хот ингээд асуу. Ийм байна. Тэгээд дээрэс нь ирээдүйд одоо ингээд soulmate олоогүй байгаа ч юм уу те хостой болоогүй байгаа л ингээд ирээдүйд ингээд гоё ингээд хосоо олоод би ингээд байж байгаа шүү. Ирээдүйд ингээд хамтрагч маань те хосч ингээд ирээдүйд удахгүй ингээд гарч ирнэ. Чи яг ийм гоё хосоо олсон шүү гэдэг чинь олоогүй хэрвээ тийм олоогүй хүмүүс байгаа юм бол те тийм хүн ингээд олж байгаа шүү. Эсвэл ингээд гоё найз нөхөд байж болно те. Ийм гоё сүнсний хамтрагчаа ингээд олж байгаа гэдгсэн юм. За тэгээд дээрэс нь Star card, World card гарч ирсэн. Тэгэхээр та нар маань одоо ийм хүсэж байгаа юм хүслээ ингээд биелүүлж байгаа юм байна. Тийм Star card маань өөрөө ингээд маш юм гоё хүсэж мөрөөдөлтэй hope одоо wish гэдэг тийм хүний яг юм хүсэл мөрөөдөл хүн итгэж найдаж явдаг тэр зүйлсүүдийг илэрхийлж байдаг. Тэгэнгүүт та нар маань энэ группийн хүмүүс маань дунд аюу тийм олонний танил болох хүмүүс аюу их байж магадгүй одоо ингээд олонний танил тийм юм одтой ийм болж байгаа хүмүүс аягүй их байгаа юм шиг нэрэдэд тэгээд өөрийнхөө ингээ мөрөөдлөө ингээ биелүүлж байгаа юм байдлаар харагдаж байна. Одоо ингээд юм мөрөөдөж байгаа. Тэгээд аягүй юм амжилттай явж ирээдүйд та нар маань ингээ гэлцаал гэлтгнаал яг юм одчиг юм гоё ингээ гэлцэж гэлтгонж явж байна. За тэгээд дээрэс нь ирээдүйд ерөөсөө ингээ байр суурь олцсон тийм. Тэг ингээ машин ингээд хичээж байгаа ажил хэрэгч. Тэгээд энэ одоо өөрийнхөө энэ ажиллаж байгаа тулбартаа ингээд маш юм одоо танигдсан юм мэрэгжилтэн ч юм уу.
За тэгээд дээрэс нь пэйж оф coin үзэр гарч ирсэн. Тэгэхээр би энэс юу гэж харж байгаа юм бол та нар маань юм хувийн юмтай болж байгаа бас юм хүмүүс ээж магадгүй. Тийм хувийн юм эсвэл юм шин одоо бизнес эхлүүлж байгаа, стартап эхлүүлж байгаа ч юм уу тийм санаа оноо эсвэл юм орлогын нэмэлт их үүсрүүд ихтэй ч юм уу. Тийм орлого одоо санхүүгийн их үүсвэр айгу олон зүйлсээс ингээд болдог ч юм уу тийм байдал бас ингээд харагдаж байна. Та нар маань ер нь нэлийн амжилттай явж байна. Ирээдүйн өрөөс жил гэж байгаа юм шиг гэсэн чинь. За тэгээд дээрэс нь A2-1 цолон strength карт гарч ирсэн. За тэгэхээр бүх групп дээр энэ A2-1 цэцэр гарч ирсэн. За тэгэхээр ерөөсөө юу байна та нар маань ирээдүйд та нар маань ерөөсөө л ингээд маш юм хурдтай, агцтай ингээд явж байна. Тийм одоо ингээд жоохон гацсан байгаа ч юм уу тийм байгаа бол ерөөсөө бити санаа зовоорой. Ирээдүйд бүр ингээд өөрөө чинь амьдрал ингээд урагшлал ингээд хурд ингээд гой болол явах нь. За тэгээд дээрэс нь strength карт гарч ирсэн. Тэгэхээр маш юм өөртөө ихтэй бас болсон байна та. Ирээдүйд бүр ингээд маш юм өөртөө ихтэй дотоод хүч ихтэй тийм ийм хүн болсон байна та ирээдүйд. Энэ картны энэ группийн хүмүүс бол бүр маш амжилттай явж байгаа хүмүүс юм шиг байна. Ирээдүйд тэгээд дээрэс нь judgment карт гарч ирж байгаа хгүй. Тэгэхээр яг одоо ингээд энэ яг юм elimination гэсэн карттай гэж юм шиг харагдаж байгаа юм да. Ингээд маш ингээд гэрэлтэнтэй гэлтанцсан. Тэгэхээр одоо ингээд та нар маань бүтлгүүтж байгаа ч юм уу хийж байгаа зүйл ингээд бүтлгүүтэд байгаа хүмүүс бол бити санаа зовоорой. Ирээдүйд энэ чинь ингээд амжилттай болж байна. Тийм дахиад оролдоод үзээрэй гэж хэлмээр энэ хэрвээ одоо оролдоод үзээрэй гэж хэлж байна. Одоо ирээдүйн таны хувилбар. Тэгээ дээрэс нь одоо ингээд жоох ингээд мэддэхгүй яах нь мэддэхгүй иймэрхүү байгаа ч гэсэн бити санаа зовоорой чи амжилттай явж байгаа шүү ирээдүйд. Тийм энэ өөрчлөлтийг ингээд хийгээрэй. Одоо энэ жоох ингээд тодорхойгүй байгаад байгаа ч юм шиг энэ бас ингээд хаалт байгаа байхгүй. Тэгээ энэ хаалцаг энэ ийм ингээд хаалт ингээд урдч ингээд байгаа. Тэгэл заахалчгүй энэ зам ингээд сонгоход байгаа ингээд ерөөс шаардлагагүй. Тийм өөр ингээд замууд бас ингээд сонгож болно шүү. Өөр юмнууд ингээд ихэлж болно шүү тэгж байгаа болов гэж бас бодож байна. Тэгээ энэ дэр ингээд хоёр пэйж бас гараад ирсэн байгаа байхгүй юу? Энэ хоёр маань ерөөсөө ингээд хоёлаа юм шинэ нэр эхлэх гэдэг ийм зүйлийг ингээд илэрхийлж байгаа байхгүй юу? Тийм учраас одоо ингээд чиний ингээд сонирхлыг юу гэж татж чинь бүтээлч байдлыг чи юус гаргаж ирж чинь тэр шинэ зүйл ингээд шинэ санаа оноо байгаа бол тэрийг ингээд эхлүүлээрээ тэгээд заавалж гоо одоо ингээд болохгүй байгаа зүйл ингээд болохгүй л тийм ингээд урд чинь ингээд хаалт ирээд ингээд байгаа бол энэ бол ерөөсөө одоо сахиус тэнгэрүүд чинь ингээд хамгаалж байгаамаа. Тийм болохоор ингээд энэ ерөөсөө ингээд болохгүй байна гэд энийг ингээд зүтгээд ах юм биш те. Өөр ямар боломж байна те. Тэрийг ингээд бас ингээд харж болно шүү. Тэгвэл энэ чинь ингээд амжилттай болно. Гэж дамжуулж байна. За тэгээд та нарын маань ирээдүйн бол гэрэлтэй байна уу? Та нар маань бол маш амжилттай явж байгаа юм байна ирээдүйд. Яг тэр 3 группийн маань ирээдүйн хэлбэр нь үрд юу гэж хэлэх хүсэж байна. За хилэнцээ урд гарч ирсэн. Ямар хилэнцээ гарч ирж байна. За тэгээд дээрс санчир гараг. За дахиад 9 төгрөг гарч ирсэн байна. За тэгэхээр ерөөсөө юу яа гэж байна. Санчир гараг нь өөрөө маш одоо ингээ хичээд зүтгэж байгаа. Хичээл шармайлт одоо гаргаж иж юм шагналыг өгдөг юм гараг байдаг. Тэгэнгүүт одоо бол чиний ингээ маш их ингээ хичээх шаргуу хөдөлмөрлөх цаг хугацаа чинь шүү гэж юу бол ирээдүйн хэлбэр чинь бол айгүй их цаг хэлж байна. Тийм учраас бидээ залхуураарай. Энэ хийж байгаа зүйлсийнхаа ингээ арыг үзэх гэж ингэж маш их хичээгээрэй гэсэн байна. За тэгээ дээрэс нь юу ягаарай. Сэтгүүр гэр гарч ирсэн болохоор аюу тийм юу энэ гоё юм ингээ том зургаар хараарай тий. Одоо ямар нэг юм болохгүй байлаа гэж бодоход тий өөр бас замууд байгаа шүү. Чамд өөр бас ингээ боломжууд байгаа. Нэг зүйлтэй ингээ бити туйлшаарай. Юмыг ингээ том зургаар хараарай. Боломжтой бол хүмүүсээс ингээ зөвлөгөө аваарай. Тэг ингээ зөвлөгөө аваарай гэсэн картууд ингээ бус хүмүүстэй ингээ ярилцаарай тий. Тэгэх юм бол чи ингээ бас юугаа олж чадчих шүү. Гарцаа олж чадчих шүү гэсэн мэн. За тэгээ дээрэс нь хилэнцээ орд гарч ирсэн энэ группийнхаа маань донд хилэнцээ ордныхан байж магадгүй. За дахиад ихрийн орд зүг байсан байна. Ихрийн орд, хилэнцээ орд. За тэгээ жинлүүрийн ордныхан маань энэ группыг сонгосон байна. За тэгээ хэдүүлээ дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Баярлалаа. Баяртай.